Монголын хуульчдын холбооны 5 жилийн хуульчдын өдрийг өгтөн хуульчдын холбооны тамгын газар, иргэний эрх зүй хороо хамтран тамгын газар, чиг үүрэг, сайн дурын хороод, орон нутгийн салбарын гишүүдийн дунд сагсан бөмбөг, гар бөмбөг, дартс, шатар гэсэн спортын дөрвөн төрлөө хуульчдын холбооны шилжин явц цом 2018 тэмцээнийг 5 дугаар сарын 11-ээс 13-ны өдрүүдэд аврагч спорт заланд амжилттай зохион байгууллаа. За бүгдээрэнд нь өнөөдрийн энэ шилжин явц цом 2018 тэмцээнд оролцож байгаа нийт хуульчдаа баярлалаа. Бүгдэнд нь баяр хүргэе. Тэгээд энэ жилийн шилжин явц цом 2018 тэмцээн маань онцлогтой болж байгаа. Учир нь юу вэ гэвэл орон нутгаас хуульчдын төлөөлөл маань энэ тэмцээнд оролцож байгаа. Тэгэхээр энэ маань юу гэж байна гэхээр бидний энэ спортын наадам улам өргөжиж, улам чанардаж, улам одоо хүрээгээ тэлж байгааг бол илэрхийлж байгаа. За тийм учраас анх удаага орон нутгаас оролцож байгаа хуульчдаа онцгойлон баяр хүргэмээр байна. За тэгээд баг тамирчдаа бүгдээрэнд нь амжилт хүсье. Мөн өнөөдрийн энэ тэмцээнийг үрэн тэтгэж байгаа байгууллагуудаа бас онцгойлон баярлалаа гэж хэлмээр байна. За Аманд адвокат хуулийн нөхөрлөл, за хуульч өмгөөлөгч Баясгалан, MDS Handex хуулийн фирм, Түшиг Partners хуулийн фирм, Landman Consulting нөхөрлөл, Хашинд Маргад нөхөрлөлтөд онцгойлон баярлалаа гэж хэлмээр байна. Замун дээрээс нь бидний тэмцээний зохион байгуулалтад оролцож байгаа Монголын шатрын холбоо, Монголын цэцэн өмгийн холбоо, Монголын волейболын холбоо, Монголын дартсын холбоо нартай маш их баярлалаа. Хуульчдын холбооны хороодын үйл ажиллагааг уялдуулах, хуульчдын чөлөө цагийг зөв болгосон өнгөрүүлэх, спортын талбарт шударгаар өрсөлдөх, мэргэжилтний нөхдөөгөө танилцаж хамтын ажиллагаагаа бэхжүүлэх зорилгоор зохион байгуулсан тус тэмцээнд нийт 14 багийн тамирчид урт хүч, аваар цамбаагаад ажиллан өрсөлдөж дараах амжилтууд гаргалаа. Сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд өмгөөлөгчдийн хорооны баг тамирчид тэргүүлж, хуульчдын холбооны тамгын газрын баг удаалж, иргэний эрх зүй хорооны баг тамирчид 3 дугаар байрт шалгарсан. Харин сагсан бөмбөгийн эмэгтэй төрөлд Баян Улгийн аймгийн хуульчид алтан медаль хүртэж, захиргааны эрх зүй хорооны баг тамирчид мөнгөн медаль, шүүгчдийн хорооны баг тамирчид хүрэл медалийн эзэн боллоо. Гар бөмбөгийн тэмцээн холбог төрлөөр зохион байгуулагдсан бөгөөд нийт 11 багийн тамирчид хүч үзснээс захиргааны эрх зүй хорооны баг тэргүүлж, өмнө говь, дунд говь, Төв аймгийн хуульчид удаалж, шүүгчдийн хорооны баг тамирчид хүрэл медалийн эзэн болсон юм а. Энэ удаагийн тэмцээний нэг төрөл нь дартс байсан. Дартын тэмцээнд хуульчдын холбооны тамгын газрын удирдлага, хороодын дарга, салбар зохицуулагчдын төлөөлөл оролцсон бөгөөд иргэний эрх зүй хорооны тэргүүн Отгонбаатар 1 дугаар байрт, тамгын газрын дарга Ганболд 2 дугаар байрт, шүүгчдийн хорооны тэргүүн Оч 3 дугаар байрт тус шалгарлаа. Шатрын тэмцээнд нийт 14 тамирчин оюун ухаанаа уралдуулснаас өмгөөлөгчдийн хорооны багийн тамирчин өмгөөлөгч мөнгөн хүү тэргүүлж, Дархан уул аймгийн хуульч Булган дэд байрт, үндсэн хуулийн эрх зүй хорооны тамирчин өмгөөлөгч Зогцайхан 3 дугаар байрт шалгарлаа. 3 өдрийн турш үргэлжилсэн шилжин явц цом 2018 тэмцээний нийлбэр дүнгээр 1 дугаар байрт захиргааны эрх зүй хороо, дэд байрт иргэний эрх зүйн хороо, 3 дугаар байрт тамгын газрын баг шалгарлаа. Тэмцээнд амжилттай орох багийн дүнгээр тэргүүн байрыг захиргааны эрх зүй хороо. Тэргүүн байрыг захиргааны эрх зүй хороо. Алтан медаль өргөжлөх мөнгөн шагнал шилжин явц цомоор таньжана. Are you ready?
байгуулсан Монголын хуульчтай холбооны ерөнхийлөгч болон ажлыг эсгэж мөн мэргэжлийн нөхцөлд бол Баянгүйн нийт хуульчдын нэрнээс мөн энэ өнөөдрийн тэмцээнд орсон Баянгүйн аймгийг төлөөж орсон хуульчдын нэрнээс бол аль заргал сайн сайхан мөнгө өгсөөрэй. Таксан бөмбөөр алтан медаль авч байхдаа манай багийнхан бол 5 минутын турш алхатаж бидэнд хөдөлгөж зөвлөсөнд сэтгэл хөдлөж байна. Тавхан баярлаа. Нийгмийн хамгийн чухал мэргэжил, нийгмийн эмчилдэг мэргэжил өнөөдөр соморчод тэгээд манай улсын хамгийн өндөр бол Алтай тавхан бүгдийг Алтай тавхан бүгд шиг хуучд маань өндөр нэр хүндээ өргөж явна гэж Алтай тавхан бүгдийн турмыг бол хамт олон Монголын хуучдын холбооны ерөнхийлөгч бол гаргуулъя. За Монголын хуульчтай холбооны 5 жилийн хүүхдэд зохион байгуулагдсан шилжээ явах зам 2018 спортын 4 төрөл тэмцээнд өмнө говь Дунд Говь аймгаас хуульчтаас баг бүрдүүлж анхудаага оролцлоо. За тэгэхээр энэ тэмцээн маш өргөн бүрэлдэхүүнтэй, өргөн цар хүрээг хамарсан маш сайхан тэмцээн болд юм байна. Тэгээд манай өмнө говь Дунд Говийг хуульчт маань хамтарсан баг маань энэ тэмцээнд оролцож волейболын төрөлд мөнгөн медаль авлаа. Тэгээд нийт хуульчтай болон хуулийн байгууллагын ажилтнанд та бүхэндээ цаашдын ажил амьдралд нь бүгдэнд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье өрөөё. Маш сайхан тэмцээн болд юм байна. Тэгээ эх жил улам илүү энийг өргөжүүлээд одоо бид хүн бас илүү чанартай баг чанаржаад хүрэж ирэх болно гэдгийг одоо та бүхэнд хэлье. Монголын хуульчтай одоо байгуулагдсны 5 жилийн аян баярын мэндийг нийт хуульчдад хүргэе. Энэ удаагийн арга хэмжээ бол одоо орон нутгийн хуульчдыг оролцуулснаар онцлог байлаа. Манай аймгийн хуульчтай хувьд бол тэмцээнд төрүүлэхээс илүү ер нь бол хуульчтай холбооны ажлыг дэмжиж өөрсдөө ч бас хуульч хүний хувьд нийгэмд идэвхтэй оролцох нь чухал гэж үзсэн. Энүүгээрээ бол одоо тамирчид маань оролцлоо. Бас мэргэжил нөхдөд танилцлаа, сэтгэл маш өндөр байна. Ийм дараа жил бол ер нь бол энэ жилдээ 2 аймаг оролцсон байна, 3 аймаг оролцсон байна. Дараа жил бол улам хүрээгээ тэлж маш олон аймагуд оролцох болно. Бид нар бол ямар ч байсан тэр хаарах болоос ирснээр одоо Охтуудын баг Сагсан бөмбөгийн төрлөөс алтан медаль авсандаа маш их сэтгэл өндөр байлаа. Ямар ч байсан очихдоо нэг хэлг юмтай байна. Ийм арга хэмжээ бол ер нь бол бие биенээ мэддэг болсон. Бас л нэг хуульчтай холбооны нийгэмд гүйцэтгэж байгаа үргийг хуульчдад хүргэсэн тийм арга хэмжээ болсноороо онцлог байлаа гэж бодож байна. Манай аймгийн хуульчтай хувьд бол хуульчтай холбоонд мэд дэвшүүлсэн бүгдээрээ ирж чадсангүй. Гэлээ гэхдээ бас сэтгэл маань энд байсан шүү. Мэд хүргээрээ гэдгийг нь хэлсэн. Тэмцээний зохион байгуулалтын хувьд бол маш өндөр зохион байгуулалттай байлаа. Бүх юм нь бол ер нь цагтаа ихэлсэн, зохион байгуулалтын хувьд бүх юм цагтаа байсан. Ер нь бол ямар нэгэн маргаан гараагүй спортын үйл ажиллагаа зохион байгуулсан хамгийн газрынханд бол баярлалаа гэж хэлмээр байна. Энэ жилийн тэмцээнийг зохион байгуулахад Ананд Advocates, MDS Handlex, Түшиг Partners, Хашрент Маргал, Landment Consulting зэрэг өмгөөлийн нөхцөлд болон өмгөөлөгч Баясгалан, Иргэний эрх зүйн хорооны удирдах зөвлөлийн гишүүд дэмжлэг үзүүлж ивент итгэсэн бөгөөд та бүхэнд хуульчдын холбооны нийт гишүүдийн өмнөөс гүн талархал илэрхийлж ажлын амжилт хүсье. За ингээд уралдаан тэмцээнд оролцож амжилт гаргасан хуульчид, баг тамирчидтай бүгдээрэнд нь ажлын амжилт сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. За ингээд хасдаг гэдгийг